Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Crime Hub эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр та бүхэнд Амстердамд болсон нэгэн хэргийн талаар ярьж өгөхөөр бэлдсэн. Цаашид гэмт хэрэг болсон тухайн газруудын бага зэргийн мэдээллийг ерөнхийдөө хүргээд явъя гэж ботчихсон байгаа. Амстердам нь Нидерланд улсын нийслэл бөгөөд Европын хамгийн алдартай аялал жуулчлалын хотуудын нэг юм. Хүн ам нь ойролцоогоор 900,000 орчим аль бие усны хил нь Нидерланд, мөнгөний нэгж нь евро байдаг. Амстердамд 100 гаруй усан суваг байдаг тул хойд зүгийн Венец гэж нэрлэгддэг. Ван Гог болон Вермеер зэрэг уран зургийн сууднууд эндээс гаралтай бөгөөд музейнууд нь дэлхийд алдартай. Мөн нэг сонирхолтой зүйл нь хүн амынхаа тооноос их ундаг дугуйтай хот хүмүүсийн дийлэнх нь ундаг дугуйгаар зорчдог. Кофе шопууд нь хууль ёсны байдлаар марихуаныг жижиг хэмжээгээр борлуулдаг. Ингэж борлуулахдаа жигнэмэг эсвэл кекс, шоколадтай нарийн бов, амттан чихэр хэлбэрээр зардаг. Бүр түнчлэн зарим нэгэн кофе шопууд нь болохоор тийм халуун шоколад санал болгодог, мэдээж энэ марихуаны агуулмжтай. За тэгээд улаан дэнлүүний гудамж нь хууль ёсны биеийн үнэлэлтийн бүс бөгөөд жуулчдын анх сонирхлыг маш ихээр татдаг. Ерөнхийдөө улаан дэнлүүний гудамжийг үзэх гэж жуулчид маш ихээр очдог ийм хот байна. Хэрвээ та Нидерландын Амстердам хотоор зочилвол Нидерландын урлагийн үндэсний музейг үзэх боломжтой, Ван Гогийн музейг үзэх боломжтой. Тэнд нь 200 гаруй зураг, 500 орчим гар бичмэл нь бол байдаг. Анна Франкийн байшин гэх бас байшин байдаг. Энэ нь болохоор нөгөө нацист дэглэмээс зугатааж байсан охины түүхээр ингээд тохижуулчихсан байшин гэх юм уу. Тэгээд усан заваар хотын сувгуудаар аялах боломжтой байдаг. Хамгийн гоё нь болохоор усан төвч буй дэлхийн цорын ганц цэцгийн захыг үзэх боломжтой. Энэ бол үнэхээр догтломор гоё зах. За тэгээд Амстердам хотыг нэг үгээр хэлэх юм бол би бол зугаа цэнгэлийн хот гэж хэлмээр байдаг. Гэхдээ энэ хот нь соёл үзэл бодол амьдралын хэм маягийн олон янзын байдлыг хүлээн зөвшөөрдөг. Чөлөөтөө сэтгэж чөлөөтэй амьдарч болох газар гэдгээрээ алдартай маш гоё хот байгаа. Бас үнэхээр тайван амгалан. За ингээд хэрэгтэй орцгоё. 2018 оны 12 дугаар сард Меринда Зитмен гэх 52 настай эмэгтэй өөрийн ойр дотны хүмүүст хэд хэдэн зурвсыг илгээдэг. Тэрээр зурвсандаа Канад руу нууж шинэ амьдрал эхлүүлэх гэж байгаа тухайгаа мэдгдсэн бөгөөд энэ талаар урьдчилан хэнд ч хэлээгүй байв. Гэсэн хэдий ч WhatsApp мессежүүдийн агуулга нь Мериндагийн хэвийн харилцан ярилцдаг арга барилаас тис өөр байсныг ойр дотны хүмүүс нь анзаарч эргэлзэж байсан. Ихэнх нь Меринда Зитман руу залгсан боловч тэр утсаа юусаа аваагүй ба ямар ч хариу өгөхгүйгээр сорог тасардаг. Цаашид Меринда Зитманыг Меринда гэд товшлоод ирээд явчээ. Мөн Меринда Медуса гэх өсчний газартай байсан. Тэрээр байнгын үйлчлүүлэгчд рүүгээ зурвсаар өсчний газар төр хугацаанд ажиллахгүй. Түүний хувийн шалтгаануудаас болж үйл ажиллагаагаа зогсоож байгаа тухайга мэдгдсэн. Түүнчлэн тэрээр товлсон бүх уулзалтуудаа цуцлсан бөгөөд амьдралынхаа шинэ хувцсыг эхлүүлэх гэж байна гэж зурвсуудыг илгээдэг. Харин гэр бүлийнхэн болон найз нөхдөд нь түүний удаа дараа иймэрхүү утгатай мессеж илгээж байгаа болон түүнтэй холбоо барихаар оролдох бүртээ ярьж чадахгүй байгаа нь сэжигтэй санагдаж цагдаад хандан түүний гэрийг шалгуулахыг хүсдэг. Цагдаа нар уг мэдээллийн дагуу маш шуурхай нухацтай шалгалт явуулж эхэлдэг ба Ланг Бринквик гудамд байрлах тэдний гэрт ирдэг. Цагдаа нарыг ирэхэд Мериндагийн гэр эзгүй байсан ба цагдаа нар түүний гэрт нэвтрэн шалгалт явуулсан боловч ямар ч сэжигтэй зүйл олоогүй байдаг. Дараа нь тэд Мериндагийн хамтран амьдрагч Бартийн гэрт очиход тэр хаалга тайлан цагдаа нар руу ихэд гайхсан янзтай харан ямар хэрэг ирснийг нь асуудаг. Цагдаа нар Бартаас Меринда хаана байгаа талаар асуухад Барт Меринда Канад руу явах төлөвлөгөөтэй байсан. Бидний харилцаа хүндэрсэн тул тэр харилцаагаа аль болох хурдан дуусгахыг хүссэн. Тэгээд л тэр Канад руу явчихсан хэмээн мэдүүлдэг. Харин цагдаа нар Бартыг цагдаагийн хэлтс дээр очин гэрчийн мэдүүлэг өгөхийг хүсдэг ба Барт ч зөвшөөрөн мэдүүлэг өгөхөөр цагдаагийн хэлтэст очдог. Бартын хэлж байгаагаар Меринда Канад руу явах болсон шалтгаан нь тэдний харилцаад дууссан нь гол шалтгаан байсан хэдий ч өөр нэг шалтгаан нь Меринда тэнд амьдардаг багын найзтайгаа уулзахаар төлөвлөсөнтэй холбоотой гэж хэлдэг.
Мөн тэрээр Миринда бит хоёр 12 сарын 28-ны өдийн 12 цагийн орчимд гэрээсээ гарч би түүнийг Utrecht Central Station дээр буулгасан. Миринда тэндээс Скип Холл чиглэлийн галт тэргэнд суух байсан. Миринда аль хэдийн Канадад оччихсан байх би мэдэхгүй байна. Тэр өдрөөс хойш бид холбоо бариагүй хэмээн мэдүүлдэг. Барт мэдүүлгийнхээ явцад ямар ч сэтгэл хөдлөл харуулаагүй маш тайван байдаг. Харин цагдаа нар энэ мэдүүлгийг маш нухацтайгаар шалгаж эхлэхээр шийддэг. Миринда үнэхээр Канада руу явсан эсэхийг тогтоох өргөн цар хүрээтэй мөрдөн байцаалтыг эхлүүлсэн. Цагдаа нар Мириндагийн банкны хуулгыг шалгасан бөгөөд нэг анхаарал татах зүйл гарч ирсэн нь Миринда Канад явсан гэж Бартын хэлсэн өдөр буюу 2018 оны 12 сарын 28-нд Мириндагийн данснаас нийт 16,000 евро тэдний хамтарсан данс руу шилжсэн байдаг. Хэрвээ хүн гадаадад амьдрахаар явж байгаа бол тэр мөнгөө өөрөө авч явж ирээдүйн амьдралдаа зарцуулах нь зөв боловч хамтарсан дансанд шилжүүлж салсан хамтрагчтайгаа өөрийн мөнгө хувааж байгаа нь цагдаа нарт с ิจ гтэй санагдсан. Гэсэн хэдий ч цагдаа нар нэг дорвитой авч хэлэлцээгүй байдаг. Харин Мириндаг үнэхээр Канад явчихсан юм байна гэж үздэг. За тэгвэл Миринда Зитмен гэж хэмбэ? Миринда Зитмен 1967 оны 3 дугаар сарын 3-нд Харлем хотод төрсөн. Тэрээр ахлах сургуулаа төгсөөд өсчний мэргэжлэр суралцаж, дипломоо авсны дараа мэргэжлэрээ ажиллаж, амжилттайгаар өөрийн бизнесээ эхлүүлсэн сайхан сэтгэлтэй ээлдэг нэгэн байв. Тэрээр Амстердамын Жордан дуурагт Медуса нэртэй өсчний газартай байсан ба 23 жилийн турш өсчний газартаа өөрөө ажиллаж байнгын үйлчлүүлэгчтэй болсон байдаг. Тэрээр үйлчлүүлэгчтэйгээ үргэлж ярилцаж сайхан харилцаатай байдаг ээлдэг нэгэн. Миринда 20-од наснда өөрөөсөө 4 насаарах сэтгцийн эмнэлгийн хамгаалагч ажилтай Барттай танилцаж тэд хамтран амьдарч эхэлсэн байдаг. Тэдний хосын амьдралын талаар гэр бүлийнхэн болон танилуд нь хэлэхдээ Барт болон Миринда сайхан хос байсан. Тэд ихэнхдээ эв найрамдалтай байдаг байсан ч хаяа маргалдвал маш ширүүн маргалддаг байсан. Гэсэн хэдий ч тэд маргаанаа зогсоож бие биедээ буултгийн харилцаагаа авчруулдаж чаддаг, маргаанаа эвлэрлэлээр шийддэг хосууд байсан хэмээн хэлсэн байдаг. 2019 оны 1-р сарын 19-ний Бямгарагт 2 загасчин Амстердамын ойролцоо хөвж яваа нэгэн чемоданыг олж уснаас гаргасан ба чемоданаас маш муухай үнэр үнэртэж байсан. Тэд яаралтай цагдаад мэдэгдсэн бөгөөд цагдаа нар маш хурдан дуудлагын дагуу очсон байдаг. Цагдаа нараас чемоданыг нээхэд тэр дотор хүний биеийн тасарсан жижиг хэсгүүд байдаг. Цагдаа нар болон шинжилгээний баг бүхнээ зориулан түүний хэн болохыг тогтоохыг хичээсэн ч биеийн хэсгүүд усанд хит их удчихсан, ялцрал явагдчихсан. Мөн түүнийг тодорхойлох ямар ч зүйл байхгүй байсанд хэн болохыг тогтоох боломжгүй байв. Тэд гэрч хайж 1000 еврогийн шагнал амлаж байсан ч цагдаагийн газар ямар ч гэрчийн мэдээлэл бол ирээгүй. Удалгүй цагдаа нар биеийн жижиг хэсгүүдийг оршуулсан. 2019 оны 4-р сарын 4-нд Амстердамын нэгэн телевизийн суваг оршуулгын явцын тухай нэвтрүүлгийг гаргасан байдаг. Энэ оршуулга нь хэний оршуулга болох нь тодорхойгүй ч хохирогч нь хар өнгийн хувцас өмссөн байсан. Магадгүй хохирогч 20-36 насны бор ус цэнхэр нүдтэй залуухан цагаан арьс эмэгтэй байсан байх. Гэвч түүнийг тодорхой таних тэмдгийг бид одоогоор мэдэхгүй бөгөөд энэ талаар цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаагаа явуулж байна хэмээн тухайн нэвтрүүлгээр ярьдаг. Үүний дараа 2019 оны 4-р сарын 23-нд Барт цагдаа руу залгадаг. Би Мириндагийн талаар шинэ мэдээлэл өгье хэмээн утасдаг. Энэ үед цагдаа нар гинэтгэл танигдаагүй оршуулгдсан цогцос яагаад Миринда байж болохгүй гэж хэмээн ярилцсан байдаг ба тэд Бартыг с ิจ гтэн хэмээн үзэж цагдаагийн хэлцээр авчирч байцаадаг. Дараах мэдүүлгийг Барт цагдаад өгсөн. Зүгээрээ би үнэнээ хэлнэ. Би Мириндагийн өвгөлтэй холбоотой өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр миний санахын 27 эсвэл 28-нд тэр шатнаас унчихсан байсан. Би тэр өдөр түүнийг шатны доод хэсэгт амьсгал хураасан байдалтай болсон. Тэнд надаас өөр хинч байгаагүй. Би өөрийгөө с ิจ гтэн болохыг хүсээгүй учраас түүний утсаар гэр бүл болон найз нөхдөд зурвас илгээсэн. Би тэдэнд би Канад руу явлаа. Тэндээ үлдэнэ гэж зурвасыг явуулсан. Тийм ээ, энэ бүхнийг сонсоход үнэхээр аимшигтай санагдаж магадгүй. Гэхдээ би түүнийг хайрласандаа түүний цогцыг мөчлсөн. Тэгээд биеийн хэсгүүдийг жижиглсэн. Эхлээд толгойг нь,
Дараа нь гар хөлийг нь тэр манай арын хашаанд ургадаг бутнуудыг маш их хайрладаг байсан. Тиймээс би түүний толгой гарыг тэнд болсон юм. Түүнийг өөрийн хайртай зүйлстэйгээ хамт байгаасаа гэж би хүссэн. Би түүний биеийн хэсгүүдийг жижиглэж дараа нь тус тусад нь арын хашаандаа болсон. Үлдсэн хэсгийг чемодан хийгээд гол руу хаячихсан. Хүн бүр түүнд хайртай байсан, би түүнийг хайрладаг байсан. Би зүгээр л мэдэхгүй байсан. Яах ёстойгоо. Би түүнийг нас барчихсан байхад олоод өөрийн ухаанаа алдсан хэмээн мэдүүлдэг. Түүний энэхүү мэдүүлгийн дараа цагдаа нар Бартийн арын хашааг нэгтсэн ба Мириндагийн толгой, гар болон зарим жижиглэж тасалсан биеийн хэсгүүдийг олсон байдаг. Шүүх шинжилгээгээр биеийн бүх хэсгүүд Мириндагийнх болохыг мөн баталсан. Мөн өмнөх цагдаа нарын тоогоогүй архисан Мириндагийн данснаас тэдний дондын дансанд орсон 16,000 евроч Барт Мириндагийн амь насыг санаатаагаар хөнөөсөн гэх нотлох баримтыг болж чадна хэмээн цагдаа нар үздэг. 2019 оны сүүлээр Бартыг хамтран амьдрагчийнхаа амь насыг санаатаагаар хөнөөсөн, цогцтой зөв бус сарцсан, худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт үйлдсэн хэмээн цагдаа нар баривчилдаг. Цагдаа нар дахин мөрдлөг явуулж Бартыг гэрийг нэгчгэд түүний гэрээс Мириндагийн утас олдсон ба Барт өөртөөгөө WhatsApp дээр харилцаж Мириндаг амьд байгаа мэт харилцан зурвасуудыг олдог. Мөн тэр шоронд байхдаа өөрийн мэдүүлгийг өгүүлсгэн Миринда амьд байгаа хэмээн дахин мэдүүлээд байдаг. Мөрдлөгийн явц дууссаны дараа задлангийн эмч Бартийн үйлдсэн гэмт хэргийг тайлбарлахдаа Миринда 2018 оны 12 сарын 27-ны орой 20 цаг 30 минутаас 22 цагийн хооронд толгоондоо хүнд доргилт авсны улмаас амь насаа алдсан гэж үздэг. Харин прокурор Барт нь хэргээ нуунд дарагдуулахыг оролдсон. Тэрээр фитнест тогтмол очдог бөгөөд тэр өдөрч хэрэг үйлдснийхээ дараа фитнест очсон. Түүний утасны байршлыг үзвэл тэр фитнест цагаа бүртгүүлчгээд л буцаад гарчихсан. Мөн Мириндагийн утсаар түүний гэр бүл болон найзуудад зурвас илгээсэн. Дараа нь тэр дэлгүүрээс чемодан авч Мириндагийн биеийн хэсгүүдийг зөөвөрлсөн. Мириндагийн гар толгой нь Бартийн арын хашаанаас олдсон. Мөн Бартийн мөрдөн байцаалт явцад ярьсан түүх бүгд худал байсан. Миринда шатнаас унаж амь насаа алдаагүй. Тэр түүний толгой руу хатуу зүйлээр цохиж амь насыг нь хохироосон хэмээгээд энэ бол түүнийг аимшигт алуурчин гэдгийг нотлож байна хэмээн хэлсэн байдаг. 2020 оны 6 дугаар сарын 15-ны даваа гарагт Бартийн эсрэг анхны шүүх хурал болсон. Шүүх хурал дээр түүний хэлсэн үгс. Би зөвхөн үнэнийг хэлхийг хүсэж байна. Би үнэхээр буруу үйлдэл хийсэн. Мириндаг шатны дор олсон үедээ би шууд цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой байсан. Гэхдээ би тгээгүй. Энэ бол миний үлдсэн ганц гэргэн буруу хэмээн хэлсэн байдаг. 2020 оны 7 дугаар сарын 3-нд дахин нэг шүүх хурал товлогдсон бөгөөд шүүх хурал дээр Барттай ярилцсан сэтгэл зүйч түүнийг сэтгэл хөдлөлгүй, өршөөлгүй хэмээн дүгнсэн байдаг. Прокурорын талаас түүнд 20 жилийн хорих хялт болон хүчээр сэтгцийн эмчилгээнд хамруулах ёстой хэмээн шаарддаг. Харин түүний өмгөөлөгч Барт бол сэтгцийн асуудалтай хүн. Тэр тухайн мөчид Мириндаг нас барсан байдалтай байгааг болоод түүний сэтгцийн асуудал ил гарч ирсэн. Тэр эрүүлэр сэтгэх ямар ч боломжгүй байсан. Энэ бол сэтгцийн өвчтөе хүний хийж болох л үйлдэл. Тэр Мириндад маш их хайртай байсан учраас түүнийг амьд байгаа мэт аашилсан хэвээр байсан хэмээн өмгөөлдөг. Харин өмгөөлөгчийн өмгөөллийг шүүгчид хүлээн зөвшөөрсөн ба прокурорын хүслийг хүлээн аваагүй. Бартыг Мириндаг алсан гэх нотлох баримт хангалтгүй. Тэр хүн амны гэмтгэрэгт буруугүй хэмээн үздэг. Харин Мириндагийн мөнгийг захиран зарцуулсан, цогцтой зөв бус хайрцсанд буруутай хэмээн үзсэн байдаг. Энэ шүүх хурал дээр Барт мэдүүлэг өгөхдөө Миринда маш хөөрхөн, жижигхэн эмэгтэй байсан. Бид хамтдаа хөгжилтөө, аз жаргалтай байж чаддаг байсан. Тэр бол миний сайн найз, хайртай бүсгүй минь байсан. 2 жилийн өмнөөс тэр өөрийнхөө өсчний газрыг хаах тухайгаа ярьж эхэлсэн. Амстердам болон түүний гэрийн хоорондын зай хэтэрхий холтвол энэ нь түүнийг хэтэрхийх ядрааж байсан бөгөөд тэр байнга гомдолдог байсан. Учираас би түүнийг гэрийнхээ арын цэцэрлэгт болсон тэр тэнд үрд амар амгалан байж чадна гэж би бодсон. Тэр бол түүний дуртай газар байсан. Дараа нь би голын ирэг дээр очив. Тэр голын ирэг дээр Миринда очих дуртай байсан.
Би түүний зарим хэсэг тэнд байхад Миринда дуртай байна гэж бодсон. Дахин хэлэхэд би түүнийг хайрлсан. Түүнд үнэхээр хайртай байсан. Би түүний төлөө энэ үйлдэлүүдээ дахин хийсэн ч чадна. Би үүнээс ч илүү хийж чадна хэмээн мэдүүлсэн байдаг. Түүний мэдүүлгийн дараа шүүхээ Спартад 18 жилийн хорих ялуугч ялаа эдлэж байх хугацаанд сэтгцийн эмчилгээ хийлгэх ёстой хэмээн тогтоолыг гаргасан. Энэ нь болохоор нөгөө прокурорын хүсэж ирсэн 20 жилээс 2 жилээр л бага юм байлээ. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар Барт бол албаар Мириндагийн толгойг талсан гэж үздэг. Учир нь Мириндагийн өсчний газар Медуса гэсэн нэртэй байсан. Грекийн домогт Баатар Перси Медусагийн толгойг тасдаг штэ. Тэрнтэй адил бол гаргасан хэмээн үздэг юм байлээ. Мөн энэ хэрэг шийдэгдгээс өмнө Чимедантай болцсон биеийн хэсгүүдийг цагдаа нар оршуулж гисэн нь цогцост үзүүлж байгаа хүндлэл Амстердам дахь Сент Барбара оршуулгын газарт тодорхойгүй гэхдээ мартахгүй гэсэн бичгтээ хөшөөнүүд байдаг. Энэ нь яг амь насаа яаж алдсан нь тодорхойгүй. Тэгээд хохирогч нь хэн болохыг тогтоож чадаагүй цогцсуудыг ингэж оршуулж хүндэтгэл үзүүлдэг юм байна лээ. За тэгээд та энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн бодлыг сэтгэл хэсэгт үлдээн бусадтайгаа хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Figures blurred, vanished like a muted scream. Eyes in every corner, watching every move. Dark secrets hidden, waiting to unprove. Shadows in the mist, they twist and turn and fade. Mystery and fear intertwine and masquerade. In the depth of night, where the unknown comes alive.